Хүн дээлтэй хот. Хүүхэд залуучууд тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах хөгжих боломжийг хангасан хүндээ ээлтэй хот болно. Хот байгуулалт гэдэг нь хот төлөвлөлт, хөрөнгө оруулалт, удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэлт, яналт гээд бүх асуудлыг хамардаг. Хүн дээлтэй хотыг бий болгохын тулд гудамж талбай, орон сууц, гэр хорооллын дундах хүүхдийн тоглоомын талбайг олон улсын стандартад бүрэн нийцүүлж, шаардлагатай газруудад шинээр байгуулна. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, хүүхэд олноор зорчих эсхийг гарц, гэрэлэн дохио, урд сааруулагч, камертай болгоно. Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд урт хугацааны нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ. Хүүхэд, оюутан залуучууд өсвөр үеийнхний гадны сөрөг нөлөө, бусдын дарамт, гэмт хэрэгт өртөх, мал суруулах болон сэтгцэс нөлөөлөх бодис сэргийлэхээс сэргийлэх, цахим орчин дох аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг эрчимжүүлнэ. Залуус, оюутны жишг төвийг хотын захиргааны шинэ байрыг түшиглэн байгуулна. Тусгай хэрэгцээтэй иргэдийн эрх, оролцоог хангаж, нөхөн сэргээх эмчилгээ, сувилгаа болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ. Тусгай хэрэгцээтэй иргэд хэрэгцээт үйлчилгээг авах нөхцөлийг төрийн болон бусад бүх байгууллагад бүрдүүлнэ. Тусгай хэрэгцээтэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн урамшуул олгож, тусгай хэрэгцээтэй хүнийг ажилуулаагүй оронтой тутамд төлөх төлбөрийн хэмжээ, төрийн байгууллагын удирдах ажилтны хариуцлагыг нэмэгдүүлнэ. Байнгын асаргаа шаардлагатай тусгай хэрэгцээтэй иргэд ахмадуудад зориулсан төрөлдсөн асрамж, сувилийн үйлчилгээний тогтолцоог сайжруулна. Нийслэлийн Монгол ардын намын хороо. Хотын хөгжилд хүчээ нэгтгэе.